Нэг амьсгаар. За яа цанагаас дараагийн ангидаар уулзч байгаа даа баяртай байна. Ангидаас ямар сэтгэл авж байгаагаа манайхан доор комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээ дараагийнхаа хоёр анги руу орцгоё. Lucky 13. Азтай 13 хэмээх түүхэн 13 гэсэн тоотой сөнөгч онгоцоор эхэлдэг. 13 нь мэдээж азгүйц тооцогддог тоо. Энэхүү сөнөгч онгоц нь серийн дугаартай 13 гэсэн тоогоор эхэлж мөн 13 гэсэн тоогоор төгсдөг. Мөн түүний серийн дугаарын цифруудын нийлбэр нүртэл 13 гэсэн тоотой тэнцүү байдаг. Тиймээс энэхүү онгоц нь баазынхаа дунд муу ёрын тохио мэтэл хандлагатай болсон. Учир нь бүүрч нууцлах нь энэ онгоцонд сууж даалгаварт явсан хоёр өөр баг бүхэлдээ ам өргөцсөн байлаа. Үүнээс хойш нисгэгчид 13 гэсэн тооноос цэрвэж хинч түүгээр нисхийг хүсгээ болжээ. Нэг өдөр баазад Колби нэртэй шинэхэн гишүүн ирдэг. Хуучин ахмад нисгэгчид онгоцоо өөрсдөө сонгох эрхтэй байсан ч мэдээж шинээр ирэхсдэд тийм боломж олддоггүй. Ийхүү үл тоогдож цээрлэгдсэн 13 дугаартай онгоц Колбид оногдов. Гэвч азтай нь Колби мухар сүсэгт итгэдэггүй хүн байв. Түүний хамт нисгэгч бүр онгоцны их бие дээр нь нэрийг нь сийлж сүнс нь онгоцтой нэг болсон мэт бэлэгдэв. Мэдээж Колби үүнийг нэг тоохгүй. За тэгэл нэг удалгүй Колбигийн анхны даалгавар ирлээ. Учир нь тэдний дайсан ажиглалтын цэврүүнд довтлсон байдаг. Тушаал амгцаал Колби туслах нисгэгчийн хамт 13 дугаартай онгоцоор манлайлан хөөрөв. Харин дотор суусан цэргүүд өөрсдийгөө хөдөлж бий авсанд сууж байгаа мэтэл мэдэрч байдаг. Ажиглалтын цэгт аюулгүй газардаж бүрэн зэвсгэлсэн баг болгоомжлон бууж дайсныг хайж эхэлвэ. Гэтэл тэд гинэд ширүүн буудлагад өрцдөг. Өөр нэг нисгэгч энэ бүхнийг хараад цэргүүдэд хайж зугтахаар хөөрсөн ч удалгүй дайсны суманд оногдсон газар дээр амиа алдав. Яг энэ үед нь дайсны нэмэлт хүч хоёр сөнөгч онгоцтойгоор тэнгэр зүсэн ирдэг. Нөхцөл байдалд хуулийн аюултайг ойлгосон Колби бүх багийн гишүүдийг онгоц руугаа буцахыг тушааж яаралтай нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэв. Тэрээр нэгч цэргийг ардаа орхихоос татгалздаг. Сүүлчийн зэрэг онгоцонд суух мөчөд дайсны сум тусч 13 дугаартай онгоц хад асах даган доош өнхөрч нэгэн нөхрөө унах шахдаг. Гайхамшигтай ур чадвараараа Колби газарт мөрөхөөс яг өмнө онгоцыг татан аварч чаддаг. Энэхүү нөхөн чулуун багнуудаар дүүрэн тул гарахт нь бүрч хэцүү болгодог. Үүний дээрээс дайснууд тасралтгүй гал нээж байсан ч Колби тайван байж чулуун ой дундуур сүлжин нисж хөөм өшөгчдөөс булцаар байдаг. Шийдвэрлэх мөчөд дээр хамт нисгэгчтэй хоёр талын багнуудыг буудаж нураахыг тушаадаг. Хариу үнээс нь дайсны сөнөгчид бултаж амжилгүй нурангадоор дарагдан ундаг. За ингээл өвхлээс мултран гарч амсгийгч завдалгүй байтал дахиад нэг дайсны онгоц өөдөөс нь гарч ирэв. Колби 13 дугаартай онгоцоо төгс эргэлт хийлгэн дайсны хөргсөн хид хідэн бууджингаас зайлсхийв. Ингээд цагийг нь яг тааруулж байгаад дайсны онгоцны дээгүр байрлан товч дармагцал пуужин доош унан дөлөнд автаж дэлбэрэв. Ингээд мэдээж дэлбэрэлтэнд өртсөн дайсны онгоцыг хэсэг хэсгээрээ бутран ундаг. Аимшиг тулааны дараа Колби 13 дугаартай онгоцтойгоо баазда 9 минут буцаж ирэв. Тэрээр онгоцоо магтан энэ нь ёр бусын гайхалтай. Хүмүүс буруу ойлгож л явсан байна шүү дээ гэд яг энэ үед нь 13 дугаартай онгоцны хяналтын дэлгэц гинэд солигдож Колбигийн магтаалд дулаахан хариу өгч байгаа мэтэл санагдав. Дараагийн даалгавруудад 13 дугаартай онгоц урд нь дорд үзэж байсан бүх гишүүдийг гайхшруулж нэг ч нислэг алдалгүй бүх багийг аюулгүй буцаан авчирч байлаа. Энэ нь яг л хараал тайлагдсан мэт. Колби гайхалтай гүйцэтгэлийнхээ төлөө дээд удирдлагаас шагнал хүртэв. Дарган түүнд илүү дэвшилтэд онгоц санал болгосон ч Колби татгалзав. Учир нь тэр 13 дугаартай онгоцтойгоо гүн холбоо тогтоосон байлаа. Түүний хувьд энэ онгоц нь зүгээр нэг хамтрагч биш, харин бүр итгэлт анд нь болсон байв. Тэр өдрөөс хойш 13 нь Колбигийн азтайтай болов. Нэг удаа Колби 13 дугаартай онгоцоо жолоодон хамгийн ширүүн фронт руу явлаа. Дайсан хэд олширсан тул тэр багийн гишүүдийг яаралтай буцахыг тушаав. Онгоц хөөрөх гэж байтал отож байсан дайсан их буугаар далавчийг нь онож өтгөн утаа савсаж эхлэв.
Ингээд онгоц доош унлаа. Колби тэнцвэрээ барих гэж тэмцэн залбирэн шивнэх тэр мөчөд магадгүй яг л 13 дугаартай онгоц түүний залбирлыг сонссон гэмээр яг унахын өмнө хөдөлгөөр нь асаж онгоц зөөлөн газарддаг. Бүр хинч гэмцдэггүй. Гэвч томоохон дайсны хүч тэднийг мөшгсөөр байсанд Колби онгоцондоо үлдэн тасралтгүй буудалцаж нөхдөө ухрахад нь тусалдаг. Гэхдээ мэдээж 13 дугаартай онгоцны пуужин сум нь бараг л дуусч байдаг. Өөр аргагүй болсон Колби суудлаасаа үсэрч зүгтгаар бэлтгэн гівч үсрэх мөчөд бэглэгэндээ орооцолтон гацав. Түүнийг салж амжаагүй байтал яг түүний үсрээд доош буух гэж байсан газарт нь сум дэлбэрдэг. Энэ нь яг л 13 дугаартай онгоц эзний нууцаар хамгаалж байгаа мэтэл байлаа. Харин дараагийн агшинд гайхамшигтайгаар бэхэлгээ тасардаг. Мэдээж хүндхэн сэтгэлээр Колби онгоцны өөрийгөө устгах гормыг идэвхжүүлээд аюулгүй зайд гүйж эхэлдэг. Гэвч тооллого дуусахад онгоц бүр шууд дэлбэрсэнгүй. Яг л гүйцэгээгүй даалгавар байгаа мэт. Дайснууд онгоц руу авирч Колби руу гал нээж эхэлдэг. Зүгтэж байсан Колби хайртай онгоцон дээр нь дайснууд гарч ирэхийг хараад уур гуниг хоёр нь зэрэг төрдөг. Яг л Колбигийн сэтгэлийг мэдэрсэн мэд 13 дугаартай онгоц эцэст нь өөрийгөө устгаж дайснуудыг бут нэргэв. Тулааны дараа Колби нуранг дунд зогсоод ертөнц дээрх бүх зүйл бүр машин хүртэл өөрийн гэсэн сүнстэй байдаг юм болов уу гэж өөрийн ирэхгүй бодож энэхүү түүх маань дуусдаг. Blind spot. Үйл явдал нь шөнийн харанхуйд өрнөн. Дөрвөн MEA тээврийн хэрэгсэл харанхуйг зүсэн хурдалж явна. Тэд бол хулгайн бүлэг бөгөөд өнөөдрийн байн тэдний урд явж буй микрочип хэмээх зүйл атсан ачааны машин юм. Баг нийтдээ 5 үндсэн гишүүнтэй. Тэдний нэг нь уулын энгэр дээрээс компьютероор алсын дэмжлэг үзүүлж мэдээлэл өгч буй IT залуу байв. IT залуу урд явж буй ачааны машин дотор хамгаалтын цэргүүд дүүрэн байгааг илрүүлнэ. Ингээд ярилцсны дараа багийн ахлагч нэг гартай Сүй болон шинхэн гишүүнийг машин руу ойртож доогоор нь цагтаа дэсрэг бөмбөг байрлуулж хамгаалагчдыг устгахаар шийдэв. Сүй бөмбөгийг байрлуулах гэж байтал түүний харах боломжгүй бүсэд нэгэн хулган гарч ирнэ. Тэрээр үүнийг анзаарсан мөчөд аль хэдийн оройтсон байв. Гэмгүй амтныг гимтэхийг хүсээгүй Сүй огцон болтоход бөмбөг бүрэн байршаагүй байхад нь дэлбэрч орхив. Энэхүү дэлбэрэлт нь ачааны машины цэргүүдийн анхаарлыг татаж тэд зэвсгээ шүүрэн авч хулгайчид руу гал нэв. Гэвч эдгээр био инженерлэгдсэн биетүүдэд сум огтхонч нөлөөлсөнгүй. Хулгайн багийн мэрэгэн буутагч хариу гал нээж сум бүрэн хамгаалагчдын амин цэгийг онов. Харин зарим цэргүүд машины орой дээр гарч доош галсаар л байв. Үүнийг тэсгэ болсон Сүй багийн ахлагчийн эсэргүүцлийг үл тоон MEA машинаас ачааны машины дээвэр рүү үсрэн гарч гэвч урд талд хонгил ойртож байсан тул ахлагч хонгилд орохоос өмнө тэсрэг бодисыг дэлбэлэх тушаал өгөв. Харин Сүй ахлагчид санаа зовох хэрэггүй гэж хэлээд олон цэргийг устгаж дэлбэрхийн яг өмнө өөр нэг ачааны машин руу үсрэн гарч доош харангаа яг л сэтгэл нь ханж буй мэт инээмсэглэдэг. Гэтэл урд нь гинэд 4 автомат пулемет гарч ирэн түүн рүү галлаж эхэлдэг. Үүнийг харсан багийн ахлагч мөн машинаасаа үсрэн дээвэр дээр гарч дэмжлэг үзүүлв. Түүний зүүн гар нь асар хүчтэй их буу мэт бөгөөд түүний тусламжтайгаар автомат буунуудыг амжилттай устгалаа. Гэсэн чи IT залуу дайснуудын өөр нэг нууц зэвсгийг илрүүлж амжаагүй байв. Гинэт багийн ахлагчийн сохор бүсэд яг ард нь асар том бит гарч ирэв. Тэрээр хариу үйлдэл үзүүлж амжаагүй байтал авраг төмөр нудрах түүнийг нэргэж агшин зуурл нөгөө догшин ахлагч чинь төмрийн сэг болон арчигддаг. Энэ үед Сүй авраг механик хамгаалагч ирлээ хэмээн хашгирна. Энэ үед шинхэн гишүүн айсандаа хөшиж хөдөлж чадахгүй зогсгцоор механик хамгаалагч түүн рүү дайрах гэж байв. Сүй түүнийг хамгаалахаар урагшорж шинхэн гишүүнд ачааны машин руу зүгтах боломж олгов. Дараа нь Сүй дайсантайгаа шууд тулалдсан чи энэ аимшигт өрсөлдөгчийн дэргэд хүч нь хүрдэггүй. Гэтэл Сүй хонглын дээгүүрх самбарыг олж хараад механик хамгаалагчийн харж чадахгүй бүсийг ашиглан түүнийг унгав. Гэвч хамгаалагч огтхонч гимтэлгүй газарцчгаад даруй байлдааны механик тээврийн хэрэгсэл болон хувирч бүх хурдаараа дайрлаа. Энэ үед нь мэрэгэн буудагч яг түүний өмнө байсан төдийгүй механик хамгаалагч түүний сохор бүсийг ашиглан үсрэн гарч түүнийг болон тээврийн хэрэгслийг нэг доор газарт дарж устгав. Холын зайнаас IT залуу эцэст нь механик хамгаалагчийг дарах аргыг олж мэддэг.
Энэ нь бүхээгэн дотор байрлах төв процессор нь байх төдийгүй түүнийг устгах хэрэгтэй болдог. Үүнийг сонсоод шинэхэн гишүүн шууд хайж эхэлдэг. Байршлыг нь тогтоогоод тесрэг бодисоор хаалгыг нь дэлбэлж онгойлгоход улаан гэрэлцсэн процессор гарч ирэв. Харин гадааны тултаан улам ширүүснэ. Аюулыг мэдэрсэн механик хамгаалагч Сувийг давж харин бүхээгийг дээрээс нь онгойлгоод шинэхэн гишүүнтэй нүүр туллаа. Хамгаалагч аварга нударгаараа зохиж эглэх тэр мөчид шинэхэн гишүүнийг хамгаалахын тулд Сүви эргэлзээгүйгээр механик хамгаалагч дээр өсрөн гарч боломж олдоход процессорыг устгах хэмээн хашгирна. Гэвч шинэхэн гишүүн холдож амжаагүй байтал механик хамгаалагчид зохигдсноор холоо шидэгддэг. Тэгээд эргэн хараад Сүвигийн толгойг ганц цохилтоор няцдарж цогцсыг нь хаялаа. Ингэснээр хүнд хайрцагт дарагдан хөдөлж чадахгүй болсон шинэхэн гишүүн рүү механик хамгаалагч занал хийлэн дөхөв. Шийдвэрлэх мөчид механик хамгаалагч төмөр нударгаа өргөж үхлийн зохилт өгөх гэж байтал долгоон тасарсан Сүви гэнэт түүний сохор бүсэд гарч ирэн төв процессор дээр нь моторын тосоо асгав. Үнэн дээр Сүви өөрчлөлтөд орсон бөгөөд түүний биеийн бүтцэн энгийн хүмүүсийгээс бол шал өөр. Толгой нь бол зүгээр л ялгаруулах эрхтэн. Харин жинхэнэ тархинд ялгаруулах эрхтэн юм байна л да. Ерөнхийдөө одоо толгой бүх суурийнхаа байрыг солилцсон гэх юм уу да. Сүви асаагаараа асаахад агшин зуур хурц дулаас ч төв процессор бутран дэлбэрч механик хамгаалагч эцэс болов. Яг тэр мөчөд хулгайн багийн онолж байсан микрочип механик хамгаалагчийн биеэс өнхрөн гарч ирдэг. Шинэхэн гишүүн микрочипийг авч өөрийгөө ганцаараа амьд үлдсэн гэдгээ ухааран эргэн тойрондох суурил. Багийнхныгаа хараад гүн эмгэнэл давтлаа. Удалгүй IT залуу жижиг машинаар ирж нүдэнд нь нулимс цэлгэнж байсан шинэхэн гишүүнд даалгавар биелсэн гэж хэлдэг. Тэгтэл гинэд танил хоолой сонсогдвоо. Энэ нь Сүви байлаа. Яг үнэндээ даалгавар бүрийн өмнө IT залуу багийн гишүүдийн тархины системийг нөөцлөдөг байж л дээ. Хэдий механик биеийг устсан ч шинэхэн механик биед шилжүүлэн амьлуулах боломжтой бөгөөд шинэхэн гишүүн мэдээж гайхан чимээгүй сонсов. Энэ үед нь IT залуу гэрээгээ хар баг дэлсэгтээ гарын үсэг зурсан баримт дээр бүгд хар цагаанаар бичигдсэн байгаа шүү дээ гэсээр энэхүү түүх маань дуусдаг. За энэхүү түүхийн нэр нь Blind Spot. Ерөнхийдөө чиний харж чадахгүй байгаа хэсгийг л Blind Spot гэж нэрлэж байгаа шүү дээ. Миний бодлоор хүн болгон ер нь Blind Spot-тай ер нь нэг араасаа дүүрүүлж, хутгалуулж ямар нэгэн байдлаар нэг тим юм болдсон шүү дээ. Нэг тиймэрхүү утга санаа илэрхийлэх гэсэн юм болов уу? Тэгээ нэмээд хэлэхэд бол эдгээр дөрүүд бол үнэндээ харгас хулгайчд байгаа байхгүй юу? Харин тэдний гартаа мөрөгдсөн хамгаалагчд нь ерөнхийдөө жинхэнэ хохирогчд нь. Ерөнхийдөө үзэгчид болон хүмүүс бүхнийг л нөгөө хулгайчдын өвлөр харж тэдний үнэнч байдал зөөлөн сэтгэлд автан өөрийн мэдлгүй тэднийг сайн талынхан гэж буруугаар боддгийг л одоо харуулах гэсэн юм болов уу да. За ингээд ер нь тайлбарлаад явбал ямар байна манайхаа. За та ядаас үзээд ямар сэтгэл төрж байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. Лайк, саб хийхээ мартвэ. За тэгээд дараагийнхаар уулзлаа. Түр бай бай.